here in Mongolia. Сайхан монголчуудыг шуугуулад амьдсан iShow Speed гэх стример яг хэн бэ? Монголын зарим нь мэдж байгаа л ихэнх нь бас мэдэхгүй байх шиг үлээ. Учир нь iShow Speed нь жинзийн үеийг бас төлөөлж байгаа шинэхэн залуу стример гэж хэлж болно. Тэгэхээр та бүхэндээ бас түүний карьерийн өсөлт болон ямархуу замыг туулж өдий зэрэгт хүрсэн тухай бас товч бэлтгэлээ. Тэгэхээр iShow Speed буюу Darren Jackson Watkins Jr. гэдэг нэртэй стример маань олноо iShow Speed буюу Speed гэдэг нэрээр ерөөдөө танигдсан байгаа. Тэрээр 2005 оны 1-р сарын 21-нд Америк нэгдсэн улсын Ohio мужийн Cincinnati хотод ерөөдөө төрсэн байна. Түүний хийдэг зүйл нь мэдээж хэрэг YouTube, мөн дээрэс нь YouTube-ийн лайв стример, мөн карьерийн хажуугаар хэд хэдэн дуу ажилтай рэпер гэж бас явт юм байна. Тэрээр анх 2019 онд YouTube дээр видео хийж эхэлсэн бөгөөд мэдээж хэрэг ихэнх үедээ ямар ч үзэлтгүй байсан. Тэгэхээр 2019 онд YouTube дээр видео хийж эхэлсэн. Эхний үедээ мэдээж хэрэг маш бага үзэлтэй байсан ч гэсэн 2021 оны дунд үеэс TikTok дээр түүний тоглож буй тоглоомын хэсгүүдийг үзэгч олон фэнүүд нь түгээх болсон. Учир нь iShow Speed маань стриминг үеэр маш хүчтэй реакшн гаргадаг учраас хүмүүсэд ийм бас нэлээд сонирхлыг татсан гэж бол хэлж болно. Тэгэхээр өнөөдрийн зэрэгт хүрсэн iShow Speed маань оргид яаж хүрвэ? 2021 оны ихэнх үед Token Ban Five Nights at Freddy нэртэй тоглоомуудаар ерөөдөө стрим хийсэн байгаа. Мөн дээрээс нь түүний маш их ууртай эсвэл маш хүчтэй гайхсан ийм реакшн үйлдэлүүд нь TikTok дээр бас л вирус шиг тархсан гэж бол хэлж болно. 2021 оны 6 дугаар сард түүний YouTube сувг нь 100k дагагчтай болж яг энэ цагаас эхлэн түүний карьер маш хурцтайгаар ерөөдөө явсан гэж хэлж болно. 2021 оны 8 дугаар сард Duty Booty нэртэй бас анхны дугаа ерөөдөө гаргасан. Яг үүний гаргасан дуу нь бас TikTok дээр маш их тренд болсон байгаа. 2022 оны 7 дугаар сард гэртээ лайв стримийн үеэр шууд гал хасааж галын тохиол ажиллуулсан бас лайв стрим дээр шуугуулсан гэж хэлж болно. Тухайн бичлэг нь бас YouTube дээр нийт 10 сая гаруй үзэлттэй болсон. 2022 оны 8 дугаар сард стримийн үеэр SWAT-ийн буюу хууль сахиулагчдын худал дуудлагаар ирсэн явдал болж яг стрим дээр баримтлагдсан бас олон хүний ерөөд анхаарлыг татаж бас мэдэн дээр хүртэл гараад амжсан юм байна. Төд одолгүй дараа сар нь буюу 2022 оны 9-р сард Английн Sidemen буюу яг ийм инфлюенсеруудын тоглодог хандивын хөл бөмбөгийн тоглолтод оролцож олон улсын үзэгчдийн анхаарлыг бас татсан байгаа. Leading this All-Stars game is Speed onside. Speed! Wow! I was offside. It's not going to count. Does he know it? I don't think he knows. And neither do the Suns. Goal being disallowed. Oh my god! Тэгээд 2022 онд мэдээж хэрэг маш их олон үйл явдууд болсон учраас 2022 оны 12 дугаар сард Streaming Awards-ийн Breakout Streamer буюу олонний дуулайн шуугантай гэсэн стримерийн шагналыг бол хүртсэн байх нэ. And the streaming goes to iShow Speed! За мэдээж хэрэг сайнны хажуугаар саар гिचээр iShow Speed нь бас маш их маргаан дуулаанууд тариад амжсан байгаа. Түүнээс нь дурдах юм бол 2021 оны 12 дугаар сар Twitch дээр Valorant гэх тоглоомыг тоглож байх үедээ багийнхан эмэгтэй гишүүнийг яг орс хэлээр ерөөдөө бүлийцэн гэж хэлж болно. За орчуулах юм бол чи эмэгтэй үстэй тиймээс зүгээр л амаа татаад явж хоолоо хий. Яг юм гендрийн доромжилсан байгаа. Үүнийг Twitch платформ ерөөдөө мэдээд Twitch-ийн аккаунтын насан туршийн хязгааргүй бангаар хаасан гэж бас хэлж болно. За энэ цагаас эхлэн ерөөдөө iShow Speed маань YouTube руу бас орсон болов уу гэж бодож байна. За тэгээд дээр дурдсан Valorant гэх тоглоомыг хөгжүүлэгч Riot Games гэж компани байдаг. Riot Games компани 2022 оны 4-р сард iShow Speed-ийг бүх тоглоомоос ерөөдөө бол хассан. За үүнд нь Valorant, League of Legends гэх мэтлэн тоглоомод ерөөдөө байдаг. Мэдээж хэрэг хасан шалтгаан гэвэл яг дээр дурдсан гендрийн асуудал мөн олон нийтийн үзэгчдийн шахалтаа гэж бас Twitch-ийн зүгээс тайлбарладаг юм билээ. 2022 оны 7 дугаар сард Minecraft стриминг үеэр насан туршдын контент бүхий яг ийм мод суулгаж шууд дамжуулалтын үеэр маш тийм байж боломгүй бичлэгийг цацсан YouTube-ийн зүгээс анхаарал бас өгсөн юм билээ. Мөн дээрэс нь YouTube нэг өдрийн стримерийг бас зогсоох шийтгэлийг өгсөн юм байна. 2022 оны 11-р сард Sky Sports буюу түүний FIFA стримд оролцуулсан ч өмнөх гендрийн асуудалтай бичлэгийг бас олонний анхаарал дахин оруулж ирсэн түүний хамтын ажиллагаагаа цуцлахад бас хүрсэн гэж хэлж болдго юм билэ. Учир нь iShow Speed маань
хөл бөмбөгт маш их дуртай юм байлээ. Тийм учраас бас хөл бөмбөгийн контентуудтай бас хамтарч ажилладаг байсан юм байлээ. 2022 оны 12 дугаар сард Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр TikTok стримийн үеэр яг ийм нэг хятад хүнтэй таарад түүнийг Япон хүн гэж андуураад Konnichiwa буюу яг японоор сайн уу гэд юутай мэдлсэн. Гэхдээ тэр нь зүгээрсний мэдлэл байгаагүй, би яг ийм тоглоом шоглоом хийсэн гэдгийм байлээ. Тэгээд хятад хүн гэдгийг мэдсний дараа нь ч гэсэн маш их гайхсан. Гэхдээ амар юм хүндэтгэлгүй амар доромжилсан маягтай нэгээд тэгээ буруугач хүрэн тухайн үедээ залруулаагүй тэгээд хайсан гэдгийм байлээ. Тэгээ яг энэ тухайн стримийг үзчихсэн хүмүүс бас л расизм үйлдэл гаргаж ийна гэд маш ихээр шүүмжилсэн. Konnichiwa. Konnichiwa. No, Chinese. Konnichiwa. Argentina. Chinese. No konnichiwa. Point. iShowSpeed-ийн хөгжмийн карьер 2021 онд Duty Booty нэртэй дуугаа гаргасан байгаа. Түүний гаргасан дуу нь TikTok дээр бас viral болж хөгжмийн карьерийг ерөөдөө эхлүүлсэн гэж хэлж болно. Улмаар 2022 онд Shake, Ronaldo CV, World Cup нэртэй дуунуудаа гаргаснаар тэр дуун TikTok болон YouTube Shorts дээр хэдэн зуун сая хандлт авсан түүний карьерийг бас маш богино хугацаанд өсгсөн гэдгийм байлээ. Мөн 2024 онд Trip to Brazil нэртэй анхны мини альбомоо ерөөдөө бас гаргаад амжсан юм байна. За тэгэхээр iShowSpeed маань яагаад алдартай болов гэвэл бас хид хідэн хүчин зүйлсүүдийг ерөөдөө аналистууд бас хэлсэн байдаг юм байлээ. Түүний нэг нь гэвэл мэдээжэрийг маш хүчтэй сэтгэл хөдлөлийг ерөөдөө илэрхийлдэг. Тоглоомын үеэр яг л ийм real time ямар ч тавилтгүй, нэг бол хүчтэй ууралдаг, нэг бол хүчтэй инээдэг гэдэг ч юм уу те. Энэхүү үйлдэл нь бусад стримүүдээс ялгарх зүйлсээ гэж хэлдэг юм байлээ. Мөн дээрэс нь түүний гаргасан бичлэгүүдийг TikTok болон Shorts дээр маш ихээр түгээдэг нь түүнийг карьерийг өсгөхөд бас хүчтэй нөлөөсөн. Мөн дээрэс нь iShowSpeed маань стриминг хийгээ хажуугаар дээр хөлбөмбөг тоглолт гэж хэлсэнтэй. Тэгээ түүний стар нь шүтэн Кристиано Роналдо юм билээ. Тэгээд бас Кристиано Роналдотой уулзсан бичлэг нь бас олон нийтэд тавигдсан. Яг энэ нь хөлбөмбөг сонирхчдын дундаа бас нэлийн анхаарлыг татсан гэж хэлж болт юм билээ. Учир нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт бол хөлбөмбөгийн спорт гэж хэлдэг юм билээ. Мөн стримүүдийн байх шаардлагатай зайлшгүй скил гэх юм бол мэдээж зогсолтгүй ярих байдаг. Үзэгч олонтойгоо бас ийм нээлттэй хоорондоо холбоотой бас байх нь их чухал байдаг. Тиймээс түүний бас ийм зогсолтгүй ярддаг гинтийн үйлдэлүүдээр хүчтэй реакшн гаргадаг нь бас стрим үзэгчдийг бас өөдөдгүйгээр тусдим болдго юм билээ. Эцэст нь хэлбэл iShowSpeed бол шинэ 90 үеийн төлөөлөгч гэж хэлж болно. Маш хурдцтай өсөж яваа стример гэж хэлж болно. Дангаанц YouTube ч бусад хит хитэн платформудаар бас өндөр дагагчтай гэдгийг бас дурдах зүйтэй байна. Мэдээж хэрэг түүний карьерийг харуул дангаанц авяасч биш бас дуйлан шууган тарьсан бас айгүйх өсөлт үзүүлсэн гэж аналистууд ярьдаг юм байлээ. Бас ард нь мэдээж хэрэг 30 хэдэн сая дагагчтай стример гэхэрч ард нь бас маш том баг ажиллаж байгаа. Мөн дээрэс нь түгээх платформын оновчтой сонголт нь бас зөвөө гэж аналистууд бас хэлдэг юм байлээ. Тэгээд үүгээр iShowSpeed-ийн талаар товч түүхий та бүгдэд хуваалцлаа. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Мөн дээрэс нь бидний мэдхгүй эсвэл өөр хин нэгэнд хуваалцмаар байгаа зүйлс байвал комент хэсэгтээ бичиж бас бусадтай түгэж болно шүү. Тэгээд миний бичлэгт хамтдаа байсан.